За hi guys. YouTube podcast season 3 finale ихэд бэлэн болсон байна. Вау, финалд норж байгаа юм. Финал шүү дээ, bro. Nice. За ингээ манай 5 дахь дугаарыг сүүлийн дугаарын зочноор host Unique брендийн үүсгэн байгуулагч манайх Батэр Батэрдэн их жаргалын Батэрдэн оролцож байна. За сайн уу бүгдээ Батэр байна. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. Одоо дэлгэхдээ энэ өдрийн мэндийг хүргье. За юу байна миний бро? Хажууд ингээ суух ямар юм? Намтай амар юу гээд юм байна. Жохон сандраад би нэг ойр юу ажилласаа гарцсан шүү дээ мэдсэн нөх. Тэгээ ойрд ерөөсөө нөгөө телевизийн бичлэгэнд ороогүй. Манайх телевиз шээ. Зөв нөгөө бичлэгэнд ороогүй. Тэгээд жохон сандарч байна. За таныг ингээд хийдэг юмд ороод оруулах цаг ирдэг юм биш. Харин ордог цаг бас ирдэг. Би таны юмд орох биш. Би таны юмд орох биш, та миний юмд орох цаг. За. Би нөгөө нэг энэ болохоор 5 дахь дугаар тэгээд өдөр 5 дугаар очиж байгаа штэ. Тэр одоо бүр юун сандал мандалаа бүгдийг хайцсан. Хайцсан уу? Нөгөө айлын ардаа хийцэн. Ах ан дахын дугаар дээр жоохон сандарч яснаа окей сүлдэнд жоохон чийл болоод. Гэтэ чи нөгөө өмнө дээдс нөгөө одоо ч бүр ярих юм дуусчихын даа гэдсэн. Одоо тэгээгүй штэ. Одоо ер нь бол тантай бол яг хуу таныг албаар сүлд явж байгаа штэ. Хил ам суулгах шүү. Хайр хил ам суулгахын тулд батрахыг сүлд тавьж байгаа байхгүй. Тэрнээс бол яг хуу бусдад сайн мэдгүй ч юм уу гестүүдээ хаан сүлд тавьчулж байгаа хэцүү. За манай YouTube podcast автаа морил бид нэр ингээд амар гоё чөлөөтэй тэ амар хамаагүй намаагүй ярьслах юм. Тэгээд яг хуу таныг бол мэдээж host гэдгээр нь хүн болгон мэднэ. Батрэ гэж дуу Монгол мэдгүй юм байхгүй. Тэгээд одоо энэ нэрний гарал угсаагаас ахуулаад гоё хүүхэн талаас нь ярина. Тэрнээс бол таны хийдэг контент ажилладаг гэсэн газрыг бол ярихгүй гол нь дотор хүний чинь ярмаар юм. За намайг Батрэ гэдэг. Шууд танилцаад байна. Тийм. За яагаад Батрэ гэдэг нэртэй босон бэ гэд нэр асуултад амар их ирсэн шүү дээ. Нэг Instagram-ийн асуулт. Тийм тэгээд яагаад Батрэ гэдэг нэртэй босно өөрөө сайн мэдэхгүй байна. Наа жоохон бахад манай аавын хамгийн баг дүү манайх наа нөгөө нэг манай үеэлүүдийг дандаа ингээд нэр өгч дууддаг. Тэгээд наа дандаа Батрэ гэсээр бол тэгэл амар гоё санагдал тэгэл. Тавдуур ингээд бахад залуулагаар сэтгэн аа. Тийм. Би ихтэй анх Нимагчийн нэрийг бас тэгэл Нимаг л амар кулэр боддог гэсэн байхгүй. Тэгэл ямар кул нэр вэ гэж бодож исэн чинь чихэн нэр нь Ямсрын гэсэн чинь ваа тийм амар аяж тайхан шүү. Харин нэг тийм old generation нэрийг амар нэг тийм кул никнейм болгоцсон. Яг тэр шиг Батэрдэн ч гэсэн. Тийм хамгийн их байдаг нэр. Харин тэгснээр Батрэ. Гэтэ ганц байдаг Батрэ. Тийм. Мандуулах яг тэгж хэлжсэн. Нөгөө хөтлөгч мандуулах тийм. Би зөндөө олон Батэрдэн мэднэ. Тэгээ Монголын хамгийн их байдаг нэр. Тэгтээ би Батрэ гэдэг хүн ганцхан мэднэ. Тэрүүд бас амар гоёсан. Үнэ. За. Хойл ямар ч гэсэн бас нэг яриа нийлээд явах хүмүүс байна да. Тийм ингээд бас нэг гоё топикийн талаар ч юм яриад ингээд дэшээ босвол амар гоё. За гэтээ шууд нэг асуулт сая заяа. За. Манай хүн хост байха болсон байгаа. Тэр талаар. За ажлаас гарсан шалтгаан гэвэл яг хоо телевизийн ажил гоё. Тэгтээ хажуугаар нь бас хэцүү. Тэгээд яг дурлсан хүн хийн. Ачаал өндөртэй. Тэгээд би яагаад гарсан гэдэг хамгийн том шалтгаан гэх юм бол хүүхэд бэбитэй болоод тэгээд бэбитэйгээ хамт цагийг өнгөрөөлөх, их нэртэйгээ хамт цагийг өнгөрөөлөх хэрэгтэй болсон. Тэгээд жижиг хааны. Тийм. Хүүхэдтэй болсон миний хамгийн том шалтгаан ажлаас гарах байсан. Одоо чи хэдэн сар болж байгаа юм? Одоо 4 сар хагас. Одоо 5 сар хүрлээ. Yes. Тийм. Тэгээд яг хүүгээ манай хүү 10 сарын 21-нд төрөөд би 10 сарын 1-нд ажилласаа гараад тэгээд бас эхнэрийнхээ төрөх сүүлийн 7 хоногт нь хамт байж асарч байхгүй болвол тийм эмэгтэй хүн ч нэг жирэмсэн болоод төрсний дараах сэтгэл готрол инээ дээрээ юмд ордог. Тийм болохоор хамт байх хэрэгтэй байсан. За. Тэгээд одоо гэхдээ ажлаасаа гарсан ч гэсэн бороо болол яг өөрийн сонирхдаг entertaining юмнууд бол хийгээд байгаа байхгүй. Одоо бас нэг амар том project upcoming project бол байгаа. Гэтэ тэр нь яаж болох ч юм уу болохгүй ч юм уу. Гэтэ яг яагаад тэгээд ингээд стил яваад байна гэдэг нь амар interesting байгаа байхгүй. Та ингээд нэг чиглэлээс гарцсан шүү дээ. Яхад өөр юм сонирхох боломжтой байсан. Гэтэ та стил яг чаддаг юм хийгээл тэр дуртай юм гээ. Тэр одоо passion гэх юм уу тэр амар energy яагаад тэр зүйл дээр л гараад байна гэх юм уу? Тэр яагаад алдахгүй гэх юм уу? За энд нөгөө нэг хүүхний амбиц гэж бас байгаа хэлт те. Тэгээд хэдий телевизээс гарцсан хөтлөгч байхаа болцсон ч гэсэн би яг нөгөө нэг одоо болоогүй байгаа шүү дээ те. Угаасаа ингээд бүр амар юм
од хүмүүс шиг од болоогүй шүү дээ. Зүгээр яг хаа ингээд мэддэг хүмүүс хөтлөгч нэ дээр гээд мэддэг. Зүгээр тэр карьерийг яагаад зүгээр цаашаа үргэлжлүүлж болохгүй юм бэ? Би бас энэний ингээд бүр юм оргилдны хөрмөр байна гэж амар бодсон байхгүй. Тэгээд ер нь миний бас нэг мөрөөдөл өөрийн гэсэн ток шоуд болохыг хүсдэг. Тийм гоё. Jimmy Fallon шиг ч юм уу. Аха. Late night show энэ амар гоё ингээд үзэгч нар суугаал лайваар ирж байгаа тий. Чамаг өрөөл тий. За тэгэл ер нь бол хийгээд байгаа юм уу? Тийм тэгэл хийгээд байгаа ш. Тэгээд одоо тэгээд нэг project эхлүүлсэн байгаа. Бас телевиз талдаа, social суваг талдаа. Тэгээд тийм удахгүй бүүм инэ. Миний үстэй нэг Shane Dawson-ыг тавар мэдхэ. Shane Dawson гээд нэг амар old YouTuber байдаг хгүй. Бараг 10 plus year ингээд YouTube бүтэлцэн. Гэхдээ ингээд сүүлийн 5 жил болохоор бүр ингээд унаад бүр залхаад YouTube-ээсээ окей одоо бүр эн чин те хитрхи удаан хийчлээ одоо баг тулаад лимитэндээ хүрч ин да гэж бодсон чинь эдитрээ авъя гэж бодоод шинэ эдитер авсаахгүй. Тэгээ цаа чин бичих юмаа бичээд ингээд эдитерт өгсөн чинь бүр гинт шууд амар гоё бүтээл гараад ирсэн тэр эдитертэй хамтраад тэгээл шууд ингээд окей YouTube чинь нэрээ юм байдаг штэ яг анх дэй нэг хэлжсэн мэдрэмжийг тэр эдитертэй хамтраад дахиад авч байгаа байхгүй. Яг нэг тэр шиг амар тулаад ингээд зогсолт ирэх л ахaltaа ер нь бол нэг тийм burnout болдог мэдрэмжтэй хүмүүс тэгэхэд яг хэрхэн та яг гарна гэж бодож байна. Телевизийн салбараас бүр яа болио эсвэл видео контент салбараас ч юм уу гэхэд наадах чинь тэгтээ ерөөсө бодож үзээгүй юм байна л да. Тэгтээ яг зүгээр миний хийгээд байгаа юм хүмүүст таалагдахгүй ч юм уу те. Одоо ер нь тэр чинь телевиз гэдэг чинь тийм л үстэй нөгөө хүмүүс юм үзүүлэх хэвээр. Гол нь audience цуглуулах хэвээр тийм. Тэгээд тэр хүмүүс буцаагаад амар гоё фидбэктэй байх хэвээр. Яг магадгүй ингээд нөгөө хейт юмнууд бас зөндөө байх бах. Тэгтээ тэр нь бүр ингээд дийлээд хитрхи их болоод ирвэл ер нь болох хаа нөгөө юм ямар ч балансгүй басна тийм. Бүх хүн ингээд одоо юу гэдэг 1000 хүн үзлээ гэхэд 1000-аа хейтлээдээ хэлтэрч амар хэвээр. Тэгэл тэр үед л яг үзэгчдээсээ тэр авдаг гоё ирч үуч байхгүй бол тэр үед л унтрах бах та. Гэтэ тэр үед унтрах болоо ер нь наваг унтраач чадах юм. Бас ч наваг хурцлаа. За тэгвэл хоёул ахад өөр сэдвэн талаар ярьж байна. Манай Ааны гал ярмаар юм би. За. Ядраад тий. Манай baby гэл ярмаар. Дүүгэл ярмаар. За. Анируудыг ярья. За. Baby төрх тэргэлэгч нөгөө нэг манай YouTube-ийн Instagram дээр болон миний Instagram дээр яг ирсэн зочдуудаас яг асуулт одоо question sticker-тэй story нund явдсан шүү дээ. Тэгсэн тэргэлэгч орж ирээл. Батрах ихнэр орж ирээл. Төрх baby төрж яхад ямар хөө байсан яаж сандарч ийсэн тэрийг л одоо яриулъя да гэх. За анирууд төрж яхад ямар хөө байсан. Хайр тий. Би нөгөө нэг өөрөө брендтэй Unico гэдэг тэргэлэгтээр бомбер хийгээд тийм энэ хувцас хийдэг. Тэгээ бомбер хийдэг, цамц хүүти бодолкин тэр хийдэг. Тэгээд бид хоёр ингээд нэг өдөр гэрээсээ гараад тэр чинь 10 сарын 20-нд байхгүй. Гэрээсээ гараад хоёулаа бомбер хөргөж өгье гэл амар бомбер хөргөж өгöd яваадсан чи тэргэлийн бүр ингээд одоо эмгтэн хүмүүс чинь нас хэцүү шүү дээ. Хөдөлгөөнгийнх нь мэдхгүй зөндөө юмнууд байгаа. Тэгээд ингээд тэргэл ингээд хараа доошоо юм гарцсан байна гэдгийг би тэрийг нь ойлгохгүй юу хүүхдэн гарцсан юм баг яатсан гэл амар сонирн болоо. Тэгээд шууд нөгөө нэг тэрэглийн ээж рүү одоо манай хадам ээж тэрэглийн ээж рүү залгаад ингэчлээ яах вэ гэдгсэн чи хоёр эмнэлэг ор гээд бид хоёр бомбер хөргөж өгчөөл амар тухтай эмнэлэг орсон чинь тийм чин шууд хүүе төрөг төгсөн байна хэдэн уруу нэгтсэн байна та хоёр хөвтөөч мэвтөөч тэнгүү сандарчж байгаа. Тэгэл би бүр сандраал тэр чинь 10 сарын 21-нд оройн 5 маун цаг үед байхгүй. Тэгэл амар сандраал тэгсэн чинь тэргэл нөгөө нэг үзлэгийн өрөөлөгөө орцсон. Тэгэл амар ингээл утаал гарч ирж байгаа байхгүй. Тэр оронд нь би ингээд сандраал ингээл юу юм мэдгүй ингээл хэлсэн. Тэргэл гарч ирэл. За хайраа хөвтгэр болчлоо ингээд хайрхаа юмнуудыг бэлдээрэй гэл. Тэгээд нөгөө нэг бид хоёр юм хумаа яхаа бэлдсэн гайгүйсэн. Тэгэл гэрлөө очиж юм авахар болол тэгээд би гарахынхаа өмнө тэргэлт хэлж байгаа байхгүй. Хайраа гүрийж хагаад маргааш төрчихнэ. Тэгээ яагаад гэж байгаа гэхээр нөгөө нэг тэрглийн аав нь 10 сарын 21-нд төрсөн. Тэгээд өвөөгийнх нь төрсөн өдрөөр нэг өдөр төрүүлэх гээд тэгээд нөгөө нэг өмнө нь ингээд амар яриадсан. Үүн яриадсан байхгүй. Авста надтай л нэг өдөр төрөх юм байна. Тэгсэн чинь бид хоёрын төрөх хугацаа болоогүй бүр 11 сарын 19 мөсөн хавцаа байсан байхгүй. Тэгсэн чинь би хараа гүрийж байгаа маргааш төрчөрөө гээд. Төрлөө гэхэд маргааш төрөөрэй. Тэгээд яг 12 цаг өнгөрөөд үүрээр 5 цагт өвдөөд төрсөн. Амар хөнгөн төрсөн. Тийм. Тэгээд би амар өлсөн. Манай эхнэрийн ээж нь бас амар өлсөн. Тийм. Манай аав ээж хоёр бас ирсэн байсан. Тэгэл аав ээж хоёр нааг тэрэл. За өдөө баяр үргээ гэл. Тэгэл
сандрахаасаа илүү баярлсан. Гэтэ тэр сандрал тэр баярлах хоёр ер нь яг дахиж гарч ирэхгүй хаа. Амар гоёс. Nice. Тэрлэгч тэгээд хэр удаж яаж гартын имлэгээс. Тэгээд 2 хоног гарсан шүү дээ. Тийм үү? Тийм урд нь уу? Тийм. Тэгээд цаашаа journey ямар байна? Цаашаа journey юу? Тэгэл амар хөвгчлээ шүү. Нөгөө нэг дөнгөж төрсэн эмэгтэй хүн чинь хөхөнд нь сүү авахгүй. Тэгэлэгч ярьж олж байгаа юм уу? За зүгээр. Тэгээ хөхөнд нь сүү авахгүй нөгөө нэг нэмэлт хижэл гэж ярьдаг. Ингээд найруулж өгдөг. Тэрийг ингээд би шүн найруулаад халуусан тийч халаагаал те ингээл бүр халчих юм бол тэрийгэ хөргөөл те тэгэл шууд очиод тэрхэл унтаал би хүүхдээ хөхүүлээл те тэгээ манай хүүхд нөгөө амар амар ингээд хөхүүлээ шууд унтчихдаг байсан одоо тийм байхаа байсан одоо ингээд гаран дээр байжгаад ингээд тавингууд амар өөлдөг ингээд одоо ингээд гаран дээр аваад ингэнгүү жоох ингээд бүр амар ядарчин амар хүнд болсон бүр амар санаас уцсан бай те нөгөө нэг хитэн сартай бэбигийн жингээс хүндгээд юу лээ тийм нөгөө нэг 300 төрсэн аахгүй гэсэн чинь нэг настай байхдаа төрснийхөө жинг 3 үрчсэн байх хэрэгтэй гэсэн чинь одоо 4 сартай байж нэг настайгийнхаа жинг авчихсан. Амар бүр юм бонтаж монтацсан. Нөхөргөө бондар бацсан байгаа. Тийм тэгээд хүүхдтэй Anirudh гэдэг нэр өгсөн. Unstoppable. Anirudh гэдэг санскрит хэлнээс орчуулбал unstoppable буюу зогсолтгүй гэсэн утгатай. Тэгээд нэг таалагдсан юм нь юу гэхээр би нөгөө Star Wars-тай амар дуртай. Star Wars-ийн одоо нөгөө нэг энэ Darth Vader-ыг хоёулаа нэг Star Wars амар нэрд хүмүүс нах. Тэгээ Darth Vader-ыг нөгөө нэг жоохон бахт нь Annie гэж дууддаг гэсэн. Тэр шиг манай хүүхдүүд бас нөгөө нэг Anirudh гэдэг нэр нь ингээд богино дуудах юм бол Annie болдог. Тэгээ хүмүүс нөгөө Star Wars-ийн нэр өгсөн юм уу? Би бүр киноныхаа нэр өгсөн юм. Star Wars-ийн нэр өгч байгаа юм уу хүүхдээ? Тийм амар шүтдэг байхтай яах гэж байгаа шиг. За Ани гэж нэг хөрхөн бэби тэгээд мангар чийлтэй. Чийл одойлогт бүр амар сайн нөө. Одойлогтой юм ярихаараа энийгээ би угаасаа Godfather наа. Тийм Godfather нь тэгээд тэргэл Anirudh хоёр надад ийм бодвол гэж хэлсэн. Best Dad in the Galaxy. Тэгээд нэг гоё нэвтрүүлэгт орохтой өмсөндөө гэж аль дээр бодсон байсан. Тэгээд өнөөдөр л өмссөн. Одоо л өмсөж байгаа юм байна. Бит хоёр нөө нэг одоо хэдэн минутын дараа Star Wars ярих гээд хоёулаа Star Wars-ийн бодолтой ирсэн. Nice Stormtrooper. Нэг мэдээгүй байсан. Юугаа оруулнаа. За, хувийн интерест бол хоёулаа адилхан шүү дээ. Star Wars ярих юм байх. Тэгэл та яриа л та. Ер нь сонирхлынхаа талаар яриа. За, Star Wars яагаад сонирхтой та? Зохиол нь амар гоё. Би нөгөө нэг юунд дуртай. Гоё зохиолуудад амар дуртай. Star Wars-ын зохиол too much гоё. Тийм. Тэгээд яаж ийм юмыг сэтгэж хийдэм бэ гэмээр тийм гоё юмнуудаас зөндөө гарч ирдэг. Анх хэдийнээс Star Wars үзлээ? 2015. 5 маасуу. Тийм. Тэгэл бүр орсон биз дээ таа чи. Орсон бүр. Би ч тантай танилцсал тэрнээс хойш Star Wars үзсэн. Гэхдээ яг үзчихлээсэн л та ихтэй хатар орж үзтгэлээсэн л та. Нөгөө нэг backstage ярих уу? Ямар? MGT backstage. Тэгээд. За Star Wars яриад тасгах чаа. Тий, охин гарууд Amidala гэдэг. Star Wars. Хүү гараад Ани гэдэг өгсөн байгаа. Ани гэдэг өгсөн байгаа. Одоо охин гарах юм бол Amidala гэдэг нэр өгнө. Гэт бодсон. Тэгтээ тэрийг л жоохон дургуцаал байлаа. Тэгтээ би бол хүү төрөл гэж байгаа тий ахиад. Тэгтээ зүгээрээ Goku min гэдэг чинь. Тэгтээ зүгээрээ Amidala. Аав нэрийг өгнө. Тэгээд дахиад хүүхдтэй болоод одоо юу гэдэг чинь. Obi-Wan. Kenobi гэдэг чинь. Тий, Star Wars Center үздэг. Lady Gaga сонсдог. Marvel дуртай. Сүүлд тоо нэг WandaVision-ы финалыг өчтөр юунд үзсэн? Prime Cineplex VIP тэгэмд захиалж үзсэн тийм өвчтэй. Тий, амар мангар нөгөө зүгээр Disney Plus-аас үзэж болсон юм. Гэртээ суугаа үзчих юм тэгэмд очиж үзсэн баха. Тийм амар нэрд хүмүүс байна. Гэтэ nerd шиг тэр чинь амар cool шүү дээ. Тийм. Гэтэ сая нэг юм амар гоё байлаа надаа. Би ингээд нөгөө нэг Our Secret-ийн хоёрыг ингээд энэ ч сонсоо сууж байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёр нөгөө нэг жоохон rock сонсд юм байна. Yes. Тийм. Амар гоё бодлоготой. Тэгээд би яг нөгөө нэг Instagram-ийн амар чанга нөгөө гоё хөдөлдөг гэдээ ярангууд ороод үзсэн чинь тэр хоёрын нэг illustration байлаа нөгөө нэг нь Doors-ийн бодлоготой нөгөөх нь Oasis-ийн бодлоготой би бүр тэрийг харж oh my god ямар гоё юм бэ. Амар cool юм шиг сонсдог хоёр. Тэгээд ярьж байгаа юмнууднаас амар таалагдсан. Тэгээд дэлхийн асуусан асуултууд таалагдсан. Надаас одоо юу ч асуух юм бэ?
Анаас. Тантай одоо баг танд одоо баг асуулт бэлдээгүй дээ. Тэгээд одоо Урсгалаараа бороод болно одоо гэдэг. тэгээд яг ганц хүн дээр санаа зовхгүй гэж босод төв дээр. За тийм ээ. За тэгээд одоо Lady Gaga сонсдог. Би ч бас нэг Lady Gaga сонсдог. Гэтэ амар инфлюеншл байгаа байхгүй та бол. За анх яаж танилцсан ярих юм байлаа? За тэгээ анх амар Та ярих уу? Та яар. Тий. Анаас. Анх нөгөө нэг би Монгол телевизэд ажилладаг. Volume Plus Монгол телевизэн тий анхаас сууг гэж явдаг. Монгол телевизэд ажилладаг. Бид нар MGT-гийн season 3-ын backstage дээр нөгөө манай Volume Plus чинь тэр чигтээ ажилладаг. Тэгээд нөгөө нэг background-ийнхаа хөтөлбөрүүдийг хийгээл тэгэл яг тухайн өдрийнхаа нөгөө нэг жоохон амралтыг авсан юм гоё rest ийм байдалтай явж байгаа л. Тэгсэн чинь л яг тайсны хар зогсчихсан чинь нэг хажуугаар гарахтаа "Oh I know you man" гэл би ингээл харсан чинь одоолог заяа. Гол нь англиар. Тийм тухайн үед мэдэхгүй шүү дээ тэр хүн чанаас. Тэгээ би how гэдгсэн чинь юу гэлээ цааш нь I don't know Instagram. Тийм тэгэж хэлээл. Тэгэл Гэтэ хизээш таныг Instagram-аас мэддгүй л байхгүй юу? Харин тийм. Таныг зургатаас л мэдэн шүү дээ. Гэтэ яг Instagram нь бол дагдаг. Тэгэл юу лээ тэр чин маа 100-100-гийн хэд яг тухайн үед одоо Squad-ын хэд тухайн үед 100-100 гэдэг нэр дээр Mongolian Got Talent тэмцээнд орж исэн. Тэгээ бүр final шатанд нь үлдээд тэгээд би ороогүй ч гэсэн бүр хойно тэрийтэйгээ зохицуулаад амар ажиллаадсан. Тэгэл манай прогонд л идэг тэгэл за би хойно яг LED-ний арт ингээд хамаг юм зохицуулаад зогсож байгаа л яг ингээ харсан чи батрах зогсож чи тэгэл бодож байгаа хөө тэгчээл за окей батрах зогсож байна гэж бодоод ахаал ажлаа амжуулчаал нэлээ удаан тэнд байсан. Та тэнд юугаа ийгээ зогсоодсэн юм бүү мэ. Тэгээ би ингээ доошоо ингээ боосоох хөө гэсэн та зогсчаал окей whatever give it a shot гэж бодоод тийм. Гэтэ тэнцээ би зогсоогүйсэн болоод хоёулаа танилцахгүй байх байсан. Wow, that's deep. Тэгээ нүуний таны философи яриа байгаа. хай тэгээ нүуний Instagram руу ч ороо комент хийгээ. Яг яасан нөгөө нэг хэсгээ орлоо. Тэгэж анх танилцчихсан. Тэгэл Unico үсчихлээл зураг аал тэгэл. Unico-гийн анхны коллекцийн зургийг би авсан байдаг юм а. Тухайд зурагч байсан. Тэгээ одоо ихтэй баярлаа. Амар гоё зураг авсан. Тэр зураг нь одоо бол ингээ бүслэгтэй яваал гэдэг. Хүмүүс тэрийг хараад тэрийг ав энийг ав гэл. За Unico гэр хойлоо. Тэгээ Unico буюу Unique. Тийм. Japanese ханзаа жоохон Япон хэм маяг оруулъя гэж бодоод манай эхнэрийн гэр бүл нэг том жоохон Япон cultureтэй хүмүүс. Тэгээд Япон юмд айгуу дуртай. Тэгээд нөгөө Babe Pinter шиг гоё юм дэлхийд танигдсан брендийг ингээд яагаад гаргаж болохгүй гэж тэр чинь бас Японоос гаралтай брэнд. Тэгээд Японы culture хэм маяг амар таалагддаг болохоор зүгээр Английн Unique гэдэг нэрийг Unico гэдэг өгсөн байг юм. Тэгтээ хэрэглээ өгсөн нэрэлтэй. Логогийн ч тэргэл санааг нь гаргасан. Тэгэл амар апгрейдтэй л байгаа шүү дээ. Анхны бомбер анхны бомбер авчиж хат. Яг тийм шүү дээ. Хамгийн анх авч исэн бомбер энэ төрөга. Тэгээд одоо ингээд гадуур явахаар ингээд таарад идэгтэй хоёлаа. Тэгэхээр би бас ингээд гайхаж байгаа. Юу өмсдөг юм уу? Хаана. Тэгэл бүр үнэхээр яг нэг юм хийцэн байхаа тэгээд тэр нүхэ үржиж өсөөлтэй. Амар олон хүмүүст хүрээл. Тэр нэмсэл сүлдээ хүд энтер гаргаал. Тийм миний одоо энэ жилийн бас нөгөө план өмд хүди гоё юмнууд орсон байгаа юмс нэг коллекц арил шууд бүгдийн ревил хийх. Тийм. Тэгээд би өөрөө нөгөө нэг юу загвар магвартай холбоотой хүн ерөөсөө биш. Би англи хэлний багш гэдэг мэрэгчлээ байхгүй. Улаанбаатарын их сургууль англи хэлний багшаар төгссөн байгаа юм яа. За тэр мэр яг бай. Ямар ч байсан англи хэлний багшаар төгсөжсэн. Тэгээд хизээч энэ мэрэгчлэрээ ажиллаж үзээгүй. Тэгээд төгсөөд телевизэд ороод дизайнер гэдэг одоо позишн дээр анх орж байгаа шүү. Тэнгүүтээ сэтгүүлч бас нөхөтлөгч болж молоо, эвлүүлэгч болж байгаа бүр. Талиж гисэн. Тэгээд нөгөө нэг зүгээр хийдэг дизайн дээрээ тулгуурлал нэг хувцсны жоох юм. Гэтэ бомбер хоймга. Яг муу харагдаад байна. Нөгөө нэг Петрахын ээж нь хурдны фэн. Тий. Петрахын ээж болохоор ингээд амар хурд сонсдог байхгүй. Тэгээд анх Петрахын ээжтэй танилцж байхад ингээд хурд гэсэн шилтэй. Тэгээд хурд гэсэн юм бомбертэй. Тэгээд бүгдийн дизайнер хийдэг хүүтэй болохоор бүгдийн Петрах дизайн хийж гисэн. Тэр өөр амар кул. Тэрийг та яаж хийсэн нэртэй? Маматайгаа. Тий, манай ээж 95 оноос хойш одоо нааг төрдөг жилээс хойш хурд гэж хамтлагдаг шүү дээ. Хурд хамтлагийг сонссон. Тэгээд шүтсэн. Бас ингээд юмэг амар шүтдэг. Тэгээд ингээд бүх дуугийн сонсдог, бүх тоглолтын үздэг. Тэгээд алгасахгүй юу. Тийм, сонин дээр гарч байгаа бүр нэг поструудын хөвтөл ингээд ажиллаж авч цуглуулж моглуулаад. Тийм, тэгээд ээж
өнгөрсөн жил бас яг энэ нөгөө нэг их хүч хөдөлмөрийнхөө одоо үндсэн дээр тулгуурлаад Монгол телевизэд өргөдөд хурдынхантаа бас нэг контентод орсон байт юм аа. Тийм. Тэгээд нөгөө нэг шилэн дээрээ хурд гээд лого наалгадаг бичүүлдэг бомбер авахаараа тэрэн дээрээ хурдын юм төмөр юм бүр логогийн хийлгүүлдэг. Тийм тэгж амар шүтдэг хүм байгаа. Тэгээд ээж нааг юу хийгээд гээд нэг өдөр нөгөө нэг ингээд stencil хийгээд тэгээд хурд гэд бичээдэг гээд би тэг яах цаа ингээд ээж зүгээр хийгээд өчгөө. Тэг хийчихсэн чи ээж нөгөө нэг юу шүршдэг будыг авцсан. Миний хүү энийг гадар яваад ингээд логог нь хан дээр шүршээ. Тэгээ бид логог нь хан дээр баахан шүршээд. Тэр чи хизээ тэгээ. Тэр үү. Гэтэ багтаас танаас амар дагуулж өгсөн хадаа. 2014 он маань. Би ч нөгөөсөө мамаас боо штэ. Түм штэ. Тэгэл тэр нөгөө нэг ээж нь ярьж хат ингээл гадуур ингээл хурдаа сонсоол тэгээд батарейг дагуулаад явдаг байсан гадуур. Ээжтэй хурдан тоглолт хамт үзэж явал. Тэгсэн чинь тэр нь одоо бододсон чинь миний одоо нөгөө рок сонсдогт нөлөөсөн юм шиг байна. Цул рок сонсдог, цул инди сонсдог хүн байна. Одоо ингээд нэг 3 юм уу 4 жилийн өмнө надаас ингээд асуугаал те. Сонирхлынхаа талаар яриач гэсэн бол зөвхөн хөгжмөө яриана хаа тийм юм байсан. Тэгээд сүүлийн үед харин нөгөө нэг entertainment телевизэд ажиллаад бас төрлийн юм сонсдог болж байна тийм. Шаал инди хуцалдаг за бүрийн бангийн сороочиг нарийнхан джинс үнд тэтгэснэ юм конверстэй эсвэл нэг бол готалтай явж мавдаг. Тийм боёс. Яа, одоо ийм байгаа нь ямаатай. Гэтэ буцаад инди болъё л гээд байгаа тийм нөгөө нэг Perses гэдэг хамтлаг байдаг. Тэгээд лайфыг нүцсэн чи ямар гоё хувцастай юм бэ тийм. Хашаадлаа. Weird хөтлөл үсмэсээ задгаад тавьсан. Тэнгүүд амар cool. Би ч зүгээр rock сонсоод нэг тоглолтын дээр очиод нэг жоох үсээс авчиад тэгэл үсээ ургуулсан шүү дээ. Стил ингээд ургуулсан. Үсэн жоох унаад байгаа. Бид санаа зовоод байгаа. Хайр нас тогтоод байгаа. Цаа ингүү орж байхдаа битээ баахан мьюзик ярьсан. Бүр мьюзикний деталь метал. Амар бас rock сонсдог. Цаа чи эвгүй шүү дээ. Цаа ч бас нэр бүх хөгжим сонсдог. Эйгүү. Би сая ингээд та хэдийг хүлээгээ суужгаад боссон чинь яа бүр яг юм насны намарцаа. Ингээд нөгөө WandaVision-ийн нэг юм hex шиг ингээд гэлчтэй наагаад бүр. Яа юу гэдэг бүр ингээд ёо дайвар ирсэн чинь нөө. Амрыг бас. За дизайнераар сколол видео креатор контентын дээр ажиллахлаар ер нь бол мэдээж клиенттай холбогдно. Клиентийнхаа ажил зааврын дагуу контентийг бүтэн тийм үү? Тий. Яасан. Амар стресслаад хамаг нэг memory нөт нүдний урдаараа тэгэхэд ингээд цааш хэлчихсэн байхгүй. Креатив хүмүүс бол шал өөрөө таад хэлчихсэн байхгүй. Тэгээ ингээд креатив хүмүүс чинь хэдий баг цайлаа авсан ч гэсэн нөгөөдгөө цалингаа бодохгүй тэгэл хийж байгаа юмаа бодоод гоё үр дүн гаргах гал тулцсан өөрийнхөө тулгаж хийдэг яг тэр тэгчихсэн шүү дээ. Яг тэр шиг тэрийг яг юу гэж хэлж авчин юу гэж боддог вэ? Креатив хүмүүс. Креатив майндсет гэж юу юм бол? Креатив гэдэг чинь өөрөөсөө ямар нэгэн бүтээмж гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө ажилсаг биш креатив гэд бүр юм тусдаа үг байгаа шүү дээ. Тэр чинь өөрөөсөө ямар нэгэн бүтээл ингэж гаргаж ийн. Тэ ингээд юмыг ингээд бий болгож чинь. Тэнгүүд тэрийг яг нөгөө нэг ингээд хийгээд сурцсан тэрний ингээд төлөө ингээд ажиллаад сурцсан зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс хэдий баг цалинтай байсан ч гэсэн энийг ингээд халтуртаа тайчих гэхгүйгээр энэ миний хийж байгаа юм. Би энийг ингээд гоё болгох хэрэгтэй гэдэг үднэс бүх юм ингээд амар юу төгс хийхийг ингээд хичээдэг. Тийм хүмүүс бол одоо ингээд цалиндаа тааруулна тийм гадуур ингээд ярьж байгаа сте ингээд зүгээр ингээд халтурдаа тийгээд өгсөн ч тэр хүмүүс өө за болцсон байна гэж авчдаг тийм. Энэ хүн тэгээд авчна гэж ерөөсө боддгоо. За энийг нь харчвал яах вэ те? Тэрийг нь харчвал яах вэ? Өөрийнхөө харж байгаа жижиг яг өөрийнхөө харж байгаа юмар л сэтгэлдэг тийм. Тэгээд нэг тийм цагаан орхотой юм шиг те. Тэгээд хүмүүс тэрийг нэг тийм жоохон цагаан орхотой гэж хүлээж авдаг юм шиг үлээ. Тийм биш. Creative mindset гэдэг чинь ерөөсө тэр зүйлдээ хамаг зүрх сэтгэлээ зориулсан тийм их нэг. Тэрэндээ дуртай, тэрэндээ passionate ахаар тэгэл тэрнээс өөрөө хашаал авч. Хайрын мөнгө дүрж бодохгүй тэгэл. Удаан хідэн шүн нэгэл дараалал суусан ч гэсэн тэгээ тэрийг ингээд аймаг гоё юм хүлээлгэж өгöd ч юм уу. Хүлээлгэж өгөх ингээд өөрөө хараад таашаалаа окей. Тэгээд өөрөө хараад таашаалаа окей энэс амар гоё болцсон байна гэд тэрнээсээ таашаалаа авангуудаа нөгөө хідэн өдөр хийгээд ядарсан ч гэсэн амар гоё мэдрэхгүй. Тийм мэдрэхгүй ерөөсөө. Тийм болчдаг. Комплексийн контентуудыг амар комплексийн хас гэвгүй тийм.
Hype Beast-ийн сайтн дээр орж байгаа мэдээнүүд нь амар гоё имэгцэгдсэн. Оо тийм хүмүүс Hype Beast-ийг ерөөсөө та Instagram гэж боддог. Тэгээ Scroll Facebook сайт руу н орж байгаа хүмүүс. Яа, веб нь амар мэдээлэлтэй байгаа. Амар entertaining. Тэгээд нөгөө нэг хийж байгаа зурагнууд, thumbnail-ууд бүгд нэг хэмжээтэй ингээд хажуу тийш ингээд swipe хийгээд явуулбал бүгд нэг хэмжээтэй. Яг адилхан. Тийм. Монголд тэнгүүд зарим сайтууд ингээд ороод ингээд нөгөө яг нүүр зураг байгаа шүү дээ. Тэрийг ингээд хажуу тийш явангууд ингээд нарийнхан зураг оруулсан тэгээ явцснаа дахиад өргөн зураг эсвэл зүгээр юм square зураг гараад ирдэг. Тэрийг харахаар амар өстой нөгөө цагаан орхотой юм шиг амар муу болдог тийм. Тэр шиг бүх юмаа ингээд жигд байлгах гал цэвэр харагдуулах гал. Тийм амар имэгцэгцтэй байх туртай. Тэгээд яг нөгөө бас нөгөө цагаан орхоны асуудал гарч ирээд байгаа байхгүй ингээд ажлынхаа ширээн дээр ингээд бүх юм ингээд тэгшхэн тавьдаг тийм. OCD-ийг төлөвлөлөө тийм юм чинь. Ямар ч байсан тэр өвчин юм байлээ. Ингээд наа чи disease шүү дээ бүр хаимжлэгтэй. Ингээд ийм 90 градусын бүгднгийнх нь юм тэгшин байлгаж идрээс. Их тийм байлгах туртай. Тэрнээсээ таашаал авдаг. Yes. Юм өмсөдгөө ачаална. Яа бүр ингээд уур үрээ. Стресстэй бүтээдэж байгаа. Хоёлаа гэхдээ одоолыг нэг гоё юм ийм байхгүй юу? Хүмүүс одоо ингээд чи Star Wars үзээч, чи Marvel үзээч те, чи ийм үзээч, тийм сонсооч гингүүд ингээд би үзчихсэн тийм гэл ингээд хайчдаг. Одоолыг болохоор бүр ингээд үзээлээдэг тэрийгээ. Бүр тэр нь амар cool. Би нэг PC дээр нэг Red Dead Redemption гэдэг тоглоом тоглолттой гэсэн. Тэр ингээд 1800 оны үеийн үйл явдлыг харуулдаг юм капойчуудын амьдралыг харуулдаг тийм тоглоом баггүй. Тэгсэн чинь одоолыг бүр хэдэн өдөр тэрний бичлэгийг үзэн агаад. Компьютер авахгүй, PC авахгүй үрдээ. Тоглож чадахгүй видеог нь үзэн. Би над руу YouTube линк явуулсан. Энэ ямар амар юм бэ? Тэнгүүд баг YouTube дээр байгаа бүх бичлэгийг би үзсэн байдаг. Тийм наач бүр амар юм. Тэр шиг. Гэхдээ тэгж одоо жоохон гейминг руу орж байгаа. Бро болохоор ер нь бол угаасаа гейминг тоглолт нь штэ. Тийм би багасаа л ер нь тоглоом төртөөсөө. Тэгээд би бол ерөөсө багасаа PC энэ тоглоогүй. Нэг гейминг л ороогүй. Nintendo DS тоглолт гэсэн. Тэгээд Wii тоглолт гэсэн. Wii тоглож Just Dance тоглосоор Dipsтэй болоо бүжгэлдэг байсан штэ. Вау, тийм үү? Yes, би ерөөсө Just Dance ч жоохон байцгаад ярив. Just Dance тоглоог бол нэрээ бүжигчин байхгүй байсан баха. Тэгэл одоо ингэ бодлоо нэг гоё PC тоглоод гоё тоглоомноо тогломоор. Яг хөө тэр үе жоохон нэг Dota Squall бол нэг тийм CS интер нэмэн сонирхтуулсан л та. Гэтэ яг одоо бусад гоё тоглоом жишээ нь Valorant тэгэхээр эртээ батрахын аккаунт дээр стрим хийсэн байгаа. Тэгээ Valorant тоглоод сугараад ганц юу халж чадахгүй. Би суугаад арай нэг 2-3 алаа нагаа. Хүнс. Тэгээ нэг тэр мэдрэмж нь байгаа байхгүй гейминг хүний. Тийм. Яг хоо би болохоор нөгөө нэг багасаа тоглоом тоглосоор нь ерөөсө Dota ч юм уу те CS:GO ч юм уу 1.6 ч юм уу ерөөсө тоглохгүйс аахгүй амар сонио. Тэгээд хүмүүс наваа тийг нагаад чи бүр амар өдөртэй юм байна. Яа. Инди сонсдог те нэг сонио стилтэй амар weird. Тэнгүүтээ арих авахгүй тамиг татахгүй тоглоом тоглохгүй Dota тоглохгүй ядаж ингээ хамт тоглох ихэр тоглолтгүй хүзэрч мэдгүй зарим бүр амар тэнийг яа би бас хүзэр мэдгүй. Тэгээ багасаа ерөөсө тоглож байгаа тоглоомнууд нь юм дандаа open world ч та мэтаа гэнэ. Тийм. Сүүлд нэг Cyberpunk тоглож байгаа нь таашаалах шиг те. Yes. Тэгэл ингээл гейминг гэдэг чинь бүр амар том индастри ёо. Тэгэл за Steam дээр хэдэн төгрөг өрснээ хэлмээр байна уу? Яа, сая төгрөг өрсөн бэлээ. Гэтэ чинь магад богино хугацаанд өстэй байгаа. 10 сараас хойш 1 сарын хооронд 3 сарын дотор сая төгрөг өрсөн байдаг. Тэгээ би нөгөө гүйлгэнүүдээ ингээд харсан чинь бах рублүүд ингээд бүр амар ихээр яваа л гэдэг ерөөс дуусахгүй яваа л. Тэгээд хамгийн доор нь сая 100 гэдэг. Яа, гэтээ хүмүүс чинь ингээд одоо чинь дотоод ч юм уу зориулаад ингээд амар удаан яачтай юм бэл шүү дээ. Тийм. Нөгөө нэг CS:GO дээр амар олон юмд ингээд тийм олон тоглоом үрдсэн. Тэгээ тоглоомын дотор ерөөсөн айтем авдаггүй downloadable content ч юм уу юм уу. Нэг Red Dead Redemption-ы нэг бахан футбол клубтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээ би за тэрийг ярьж. Яг тэр футболтой хүүхдүүдийг ярьдаг та. Тэр ингэсэн 2018 онд яг Red Dead бүр амар геймингийг ертөнцөө болгосон юм байдаг нацтай. Red Dead Redemption гэх тоглоомын талаар ярьж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр нэг Easter egg гэдэг одоо нэг хүмүүс өөрсдийнх нь олдог нэг тийм детейлүүд байдаг. Тэнгүүд ингээд нэг ой дотор нэг юм жижигхэн нөх ухаа тэр дотор ингээд нэг футбол клубын 12 хүүхдийг ингээд хэрцгийгээр ингээд хөнөөгөөд хийцэн байдаг. Тэгсэн чинь тэр нь яг Red Dead гэдэг тоглоом гардаг жил 2018 онд яг Өмнөд Америкийн хідэн футбол клубын хүүхдүүдийг тэмцээнд явж байхад нь 25 зэвсэгтэй хүн замаас нь аваад яг тэгж зэрлэхээр хөнөөгөөд яг тэгж хайцсан байсан. Тэгээд нөгөө хоёрын нүүрэнд нь ингээд нөгөө нэг цаас уутаар юм клауны баг зүлгцэн. Тэгээд яг тэр детейлийг бас Red Dead тоглоомн дээр оруулаад нөгөө нэг гигэн дурсгалын хүндэтгэж тийм хийсэн. Яг тийм
that's what got me байхгүй. Ингээд team амар detail энэ төр ингээд болсон явдлыг ингээд толомонд ингээд шингээгээд тэгснээр Red Devil-ийн бүр үнэхээр Easter egg дуустгүй те амар их Easter egg-тэй болсон явдлууд тэгээд амар детальтай. Тэгээд тэр нэг охин гээд харьцсан байдаг штэ. Нэг юм жорлон шиг ингээд газар ингээд нэг өвчтөй охиныг харьцсан байгаа байхгүй. Тэгээд тэр нь ингээд яг гол дүрийн залуу тоглогч залуу ингээд очсон чинь ингээд галзуу охин ингээд орилол хашрал үүдээс нэрлэлцэн. Тэгснээр дараа нь толон өрөөс өрөлж жагаад хэдэн жилийн дараа тэр газар дээр ирдэг те. Тэгээд тэр залуу ингээд орсон чинь нөгөө ингээд охин ингээд үхсэн. Аргаас олцсон байдаг. Тэгээд ингээд team деталууд хүртэл ингээд яг толон дээр байдаг байгаа байхгүй. Би өөрөөсөө тэгж харж байгаагүй зүгээр. That's why нөгөө нэг одоо Star Wars-ыг сонирхох, Marvel-ыг сонирхох тэр жижигхэн детейлүүд гэдэг юм ингээд яаж ингээд хүн төсөөлж бодож олонгүйгээр ингээд хийцэн юм бэ гэдэг амар байхгүй. Тэгээ тиймэрхүү юмнуудад амар туртай. Амар том программинг. Тэр охин байгаа ч тийм. Тэр охин чинь бүр ингээд хэлж байгаа үгнүүд нь бүр яг бодит амьдрал дээр ч гэсэн хэлжсэн лайнууд байгаа. Тийм. Гэтэ ер нь Rockstar-ын тоглоомууд л тиймэрхүү одоо холбоод идэв шүү дээ. Тийм. Bully, Cheetah тиймэрхүү тоглоомууд. Тийм амар туртай. Cheetah-гийн нөгөө graphic card энэ амар сон ингээд зүгээр амар private зүгээр битээр хоорондоо ярьдаг юмнуудыг яриад байгаа байхгүй. Cheetah 5 дээр нөгөө нэг тэр чинь нэг ямар ялгаа байгаа. Тийм ээ тийм. За. Би нөгөө юмны өнгө үзмжинд амар дуртай байхгүй. Тэгсэн чинь голдсон наа чи. Private ярьдаг юм яриад байгаа байхгүй. Би чамд л ярьсан байхгүй. Cheetah 5 дээр нөгөө graphic mode гэж сүлд хүмүүс гаргацсан байлаа. Тэгээд тэр нь болохоор нөгөө нэг ингээд shader mode байхгүй зүгээр ингээд тий. Нар амар гоё өнгөтэй болгож байна. Контраст энэ тэр өнгө мөнгөтэй байд бүр амар гоё болгоцдог. Тий. Тэрэнд нь дурлаад татаж аваад тэгээд тэрийг нөгөө тэр чин ганцаараа үзмээргөө санагдаад од хэлэхтэй хуваалцаад. Тэгсэн од хэлэг мань хүн бас тэрний бахамжлалыг үзсэн. Тэгээд гол нь битгоороос ингэх тоххой. Кино үзэхлээр ингээ ерөөсөө яг утга зохиолтой юм бол болж лэн мэдэж ойлгоно кино үзэж чад гэдэг ингээ хийж байгаа юм. Энэ шотыг яаж авчихв? Энэ шотыг яаж итсэн бол энэ одоо хаана масклаад ингэж харуулдаг байгаа юм бэ гэнэ. Тийм. Production нь яаж production хэдэн хүн бичээд юу болоод энэ тэр яг тэгж боддог амар тэрэг. WandaVision дээр бүр what тэр Hex-ийн яаж тийм Hex-ийн кличлээ наа тэр бүр ай гоё яригдаа. Эсвэл WandaVision нэг ингээ magic power нь энэ тэр ёо so much CGI гэдэг амар гоё яригддаг. Тэгсэн мөртлөө яг юм жинхэнэ юм шиг те ерөөсөө хийж компьютер график хийгээгүй юм шиг. Яа тэгэл тэр WandaVision-ийн Easter egg тэр деталь энтрүүд нь Canadian Lad гэх нэг залуу бит хоёр үздэг байгаа. Кинонуудыг 125 хурдаар үзэн. Бас яг бит хоёр шиг юм байгаа байхгүй. Кинонуудыг 125 хурдаар нь үзэнгүүтээ Marvel-ийн бүх киногийн нэг деталь гаргаад ирдэг тийм. Тэгвэл гол нь Endgame энтриг одоо 125 үзэн гэхэд тэрийг одоо хитэн цаг үзэх бодлоо та. Харин тийм тэр чинь 4 дахин удаашруулж 12 цаг мөг үзсэн юм ааш. Тэгээд амар судалгаа сайтай те. Юмиг бол тэгж л сонирхох хэрэгтэй. Завсан. Тэгэл дуу сонсдог хамтлаг энэ шүттэй байсан ч гэсэн тэгэл ядчил сонсдог хамтлагийнхаа бодолтыг өмсмөрг байна гэх манай Our Secret-ийн хоёр хэлсэн шиг. Тийм. Сонсдог хамтлагийнхаа бодолтыг өмсмөр байна. Би ганцхан Arctic Monkeys-ийн бодолт. Сонсдог хамт too much сонсдог хамтлагийнхаа бодолтыг өмсдөг. Бусад нөгөө нэг бандуудын нэртэй бодолт өгсөн чи ахгүй ба. Тийм. Nirvana өмсөхгүй шүү дээ. Энийг гоё харагдаж байгаа ч гэсэн. Nirvana амар сонин одтэй t-shirt. Тэр чинь хүмүүс ерөөсөө сонсдоггүй мөртлөө өмсөж байгаа. Зүгээр амар гэж мэдэхгүй байхгүй тэр хүмүүс амар нэттэй. Nirvana гэхээр хүмүүс яг нөгөө нэг буддын шашны Nirvana дүр гэж боддог байгаа гэсэн. Манай урд нөгөө нэг Pants тэгээ баахан Arctic Monkeys-ийн Pants-ууд байдаг шүү дээ. Тийм. Lana Del Rey, Arctic Monkeys-ийн Pants-ууд амар их байдаг. Coldplay байгаа. Тийм. Тэгээд би нөгөө нэг манай аав залуудаа Pants-аар амар их сонсдог байсан. Оо тэрийг яаж та. Би тэгээд нөгөө нэг юм тийм юун дотор та бас vintage гоё юм хуучны nostalgic юмнуудад амар туртай. Дуу сонссон ч гэсэн Pants-аар сонсвол нөгөө нэг дууралт нь тэр feelings нь аваад хамаагүй quality байгаа шүү дээ. Тэр feelings нь гоё. Тэгээд Pants сонсонгууд ингээд нэг юм жирэлзээд идэгтэй тэр мөр нь бүр амар гоё шүү дээ. Тэгээд тэрэглийн төрсөн өдрөөр Pants бэлгэлжсэн Arctic Monkeys-ийн шинэ гарсан цомгийг нь яг гарсан жилд нь бэлгэлжсэн Tranquility Base гэдэг цомог байсан. Тэр бүр амар гоё цомог байсан. Тэр мanga хоёр талд амар шүтэд сонсон тийм байна. Тэгэл надаа яг тэрний өмнө нөгөө нэг яг тэр цомгийнхэн зурагтай фотолтыг өгсөн байхгүй. Бас юм бикс дүрснүүдтэй. Тэнгүүтээ ингээд Arctic Monkeys гэж бичсэн. Тэгээд би ч гэсэн юугаар дутд ингээд. Тэгээд цомгийг Pants-ийн аваа бэлгэлсэн байгаа. Тэгснэ тэр үед чинь нөгөө нэг битээр ямар ч бизнес байхгүй цалингаар амьдардаг хүмүүс. Тэгсэн мөртлөө мөнгө цуглуулаад гаднаас захиалт гэсэн чинь цомгийн 180 мянгаар захиалж байгаа байхгүй. Тэгснэ эренгүүтээ карго 80,000 төлөөд авчих шиг би бүр юу яриад байгаа ганц нимкэн Pants. Тийм бүр ийм жижигхэн ийм юмар ирж байгаа. Тэгээд бүр тэр үед амар нөгөө нэг
ингэж татханж авч байгаа ч гэсэн өгөхтэй амар гоё өгч. Харин яа би бүр шиг мораал амар гоё өдөр өгсөн шүү дээ. Тийм. Тийм амар гоё өдөр өгсөн. Яг тэрүүлийн төрсөн өдрөөр. Nice. Тэрүүл нөө 9 сарын 17-нд төрсөн байхгүй. Тэгээд миний утасны дугаар. Отны утасны дугаар сүүлийн 0.17. Тийм. 9 сарын 17-нд төрсөн. Тэгээд би нөгөө тэрийг амар ингээд бүх юмдаа ингээд ашигладаг. Тэгээд Unique-уудаас ашигладаг. Тийм, Unique-ийг NOS гэдэг анх бид нар тим нэртэй гарч ирж байсан. NOS нь 917 гэсэн утгатай. 917 гэсэн утгатай. NOS. Тийм. За бас нэг private юм ярьж байна. Батрахын хамаг юмны пассворд нь 0.17 байдаг байхгүй юу? Тэрэлгчэнд төрсөн. Чи одоо жоохон өөрчлөгдөд байгаа. Хүүн төрсөн чи 10.21 болоод би бараг мэдчихэд гэнээс. Эртээ бит хоёр social player юм авчихсан байхгүй юу? Гэсэн чи нөгөө нэг хорны хээрс зүгээр кодоор ингээд төлөхөөсөн байл та гэснэ. Юм уншуулснаа. Код гараад ирж байгаа байхгүй юу? Гэсэн чи батрах гэд гацнаа. Одоо би яах гэсэн чи хажуудлаас би 0.17 гэсэн орчдогнаас яа. Миний бүх нөгөө картны код модыг мэдээсэй. Тэгсэн болохгүй байвал 10.21. Тийм болохгүй байвал 10.21 гэж хэлчихдэг. Хүүгийнхаа төрсөн өдрөөр эхнэрийнхээ төрсөн өдрөөр амир. Тэрнээс өмнө аав ээжийнхээ төрсөн өдрөөр амир гэдэг байсан. Гэтэ одоо бас ганц хоёр юм дээр байгаа л та. Тэг өөрийнхөө төрсөн өдрийг бас амир хийдэг байсан. Манай ахын нүг аамаанаас амир мьюзик энтер сонсдог байсан. Тэр нэр доошоо өрөмжлөгт тоглодог байсан. Хүүхдийн хүн зураач. Ээж нь хурдын фэн. Мамагийнх нь Facebook пэйж нь хурдын фэн. Би хурдын фэн гэдэг Facebook дээр. Тийм. Манайхан тэгээд бити гахаараа манай ээж интент ингээд амир хэм дээр ингээд миний хөөрхөн хүү, миний шар хүү гэж амар комент ичдэг. Би ч нөгөө тийм багаас ээж дээр ихлээд амар өссөн. Тэгээ тим юм явж ийл манайхан гоё эргээр хүлээж аваарай. Угаасаа л эргээвэл нэг аим хөөрхөн амар деталь анзаардаг штэ цаачаа. Би бас ингээд анх уулзчаал нэг тим ярьж тах тэгэл дараа нь уулзсан чи бүгдийн санаал надтай аим хөөрхөн яриад тэгэл. Тийм амар нөгөө нэг ой санамцаатай. Connectivity-аас амар сайтай хүнтэйгээ ярьцдаг. Надад дуртай. Тийм тэгээд нөгөө нэг анирууд одолдог хоёрын бичлэгийг үзэнгүүтээ хөө энэ хараа аавынхаа найзыг хараад тест энийгээд найзыг дуртай байгаа юм байна гэл. Тэгээд ээж найз шиштэй дүүштэй гингүүд ямар ялгаа байсан юм. Үгүй дүү гэл. Яа аник гэдэг нэг бас нэг амар happy залуу гарч ирэх байна. Торна. Торн гэж найд яах вэ гэх. За би чамс жоох юм асуучих. Хөтлөгч байгаа ажлыг хийх гэнэ. Хоёр хөтлөгч нь хэлсэн чи жоох өрсөлдөд тэрсэлтэй байна. Ямар хүнд дуртай? Би юу? Яга миний асуулт их суудаа. Энэ нөгөө нэг өмнөх сизон амар манай амар энгийн simple асуулт тэр амар анхаарал татсан асуулт. Ямар хүн дуртай? Рубик асуусан гэнэ. Би юу? Хийдэг юмтай. Хийдэг юм хүндэлдэг. Хүнийг хүндэлдэг. Respect сайтай, loyal сайтай хүмүүст амар дуртай. Чиний бодлоор одоо тиймэрхүү яг үлгэр дуурайл болж байгаа хүмүүс байна уу? Яг өөрийгөө илүүлгээд аваа. Үгүй өөрийгөө биш. Ер нь тийм хүмүүс байна уу? Яа байгаа штэ. Тэгэл үздэг хүн хардаг зүгээр Facebook, Instagram-аар эсвэл YouTube-ээр контентыг үздэг ч гэсэн амар лоялууд нь мэдэгддэг штэ. Тэгэл одоо YouTube руу чинь ингээл амар drama enterтэй байгаад дий штэ. Тэнгүүд ингээл амар драмагүй яг өөр хийх гэсэн юм хийгээл амар successful байдаг team YouTuber-уудас байдаг. Эсвэл би нөгөө Claudia Zulewski нэг охинд амар туртай. Тэр нөгөө Billie Eilish ахын найз хөө. Тэр амар гоё YouTube хөгжүүлж авч явдаг. Тэг бүр тасраа өөр эдит мэдэд хамаг юм байдаг зэ. Тэгэл амар гоё loyal хитэн найзуудтайгаа амар олон жил ингээл найзлал яваал хэдэг. Тэгэл амар respectful. Тууштай. Тийм тууштай. Тийм гоё харилцаатай, гоё auraтай хүмүүст амар туртай. Би болохоор хүний сонирхлыг дуртай ямиг хүндэлдэг хүмүүст амар дуртай. Бас амар гоё ингээд зөв ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг асуусан асуултын дагуу хариулдаг. Тэгсэн мөртлөө хүний төсөөлөөгүй амар хариултуудыг хэлчихдэг. Тийм хүмүүс бас дуртай. Гэтэ илүү нэг ухаалаг талаараа одоо ухаантай ярьдаг гэх юм. Тэгээ өчтөр нэг зүйлийг харлаа л да. Юу гэхээр WandaVision үзэх гээд ирсэн чинь зүгээр Facebook-ээс ингээд Facebook-ээр харж исэн ийм хөрхөн хүү гоё байхгүй юу. Тэгээд тэр боёг нөгөө нэг Facebook-ээр хараад хизээч амдаар харж байгаагүй wheelchair-тэй гэдгийг нь ерөөсөө Ukraine хөгжлийн бэрхшээл яг ойлгож байна. Wheelchair-тэй гэдгийг нь ерөөсөө мдээгүй. Тэгээд тэр хүүхдийг ингээд бид нарыг хараад ингээд баярлаад ингээд сайн уу гэл бид нараас мэдлээл. Тэгээд тухайд ингээд нэг тийм жоохон ингээд яарч мараад нэг гоё мууд сайтай байгаагүй гэсэн тэр хүүхдийг хараад бүр ингээд хөө сайн уу гэж амар хотлоостай. Тэгээ тэр хүүхдийг ингээд аав дагуулад ирсэн. Тэгээ жоохон дүүтэй хамт. Тэгээд тэр ингээд аав амар гоё тэр хүүхдийг хүндэлж байгаа байхгүй нөгөө нэг үздэг юм. Одоо тэр чинь нөгөө нэг
аав ээж нарын үеийн хүмүүс сонирхохооргүй тийм юм бас байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээд амар хүндлээд хүүхдэд дагуулж ирээд те wheelchair-ыг нь үүдэнд нь үлдээгээд өөрөө өргөж аваад сандалтаас болоод ингээд сандал дээр нь тавихад дүүн ингээд хойноос нь амар хөрхөн wheelchair-ыг ингээд янзлаад тавьж байгаад амар идэвхтэй заяа. Тэгээд бүр ингээд бид нартай хамт зураг авах ингээд баярлцсан. Тэгээд би ингээд аавд нэлж байгаа байхгүй юу. Ингээд тайзан дээр биш ингээд хажууд зогсоод ингээд зураг авах гэсэн чинь ингээд миний хажууд ингээд аав зогссон. Баярлаа. Ахын дүү та нар юм гоё юм хийж байгаад амар баярлж байна гэх. Тэгээд тэр ах хүүхдийнхээ хүсэл ирмэлзэл сонирхол мөрөөдлийг ингээд амар дээдлж байгаа нь амар хүлээсэн. Би бас үлдэх гэдэг байна гэхдээ зүгээр. Гэтэ угаасаа харчлаа амар респектбл хийсэн л та. Тийм амар гоё юмс. Тийм хүмүүс амар дуртай. Тэгвэл одоо тэгэл сүүлийн үед хүмүүс юм штэ. Би тийм хөгжим сонсдог юм. Одоо тэр чин тийм штэ амар тэнэгтэй амар галзуу тэр хөгжмийг сонсдог хүмүүстэй одоо юу гэдэг чинь рок сонсдог хүмүүс наадулж бүгдээр хар тамхи татдаг инээ тэр. Амар тийм хүний сонирхол одоо юу гэдэг рок сонсдог хүн бол хар тамхи татахгүй гэж болно ш тийм үстэй. Зохиолын дуу сонсдог хүн хар тамхи татдаг гэж болно ш тийм үстэй. Тэгвэл тэр хүмүүс зүгээр яг өөрсдийнхөө ертөнцөөр явцсан өөрсдийнхөө ертөнцид амьдэрсэн энэ хүн миний энэ надтай ийм адилхан над шиг ертөнцтэй биш л бол энэ хүн биш гэж тийм хүлээж авдаг хүмүүс бүр монголоор нэгтэй ялангуяа Монголд амар их байгаа. Хүний хийж байгаа хөдөлмөрийг үнэлдэггүй хүсэл зорилгыг юусэн үнэлдэггүй тийм хүмүүс байдаг. Хүчтэй ах бол бүр амар инспирэшн байсан. Би бүр тэр ахыг одоо би бүр сая стори бичиж хийсэн шүү дээ. Би нэг түүх ярьж байгаа. За яар. Өөс таал ярих хэрэгтэй шүү дээ. Нэг кино гэдэг байхгүй My Way гэдэг Солонгос Япончуудын хамтарсан кино. Тэгээд тэр киноны зураг авалтыг нь бас Монголд хийжсэн. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үеийг харуулдаг. Тэгээд нэг солонгосууд чинь Японы даралтайсан. Тэгээд нөгөө нэг юм бүр багада 5 аав настайгаас ингээд гүүх амир дуртай нөгөө нэг том болоод тамирчин болно гэж боддог нэг юм жоохон хүү байгаа байхгүй. Тэгээд тэр ингээд том болоод 18 нас өрөө. Тэр ингээд багада нэг Япон амир эзэн хааны айлын нэг бойтой найзалдаг гэсэн. Тэгээд тэр хоёр том болох тусам холдоод те. Тэгээд нөгөө амьдралынх нь одоо нөгөө зиндаа гэж гарч ирж байгаа штэ. Тэр солонгос бой жоохон ядуу амьдралтай. Нөгөөх нь бүр юм эзэн хааны том юм хай класс хүн байгаа штэ. Тэгээд тэр хоёр ингээд том болоод бүр холдоод би нэгэ үзэн яддаг болсон тийм хүмүүс. Тэнгүүд нөгөө нэг 18 нас хүрэнгүүд нь цэрэгт татаал цэрэгт очиал те. Япончууд нь солонгосуудынхаа зодоол. Тэгээд тэр хоёр ингээд халахын гол дээрч ингээд байлдаж байгаа байхгүй яг нэг Монгол зураг авалтын хийцээг бус явдлаас хэдүүлж байгаа шүү дээ. Тэгж байлдаж агаад хоёлаа олслогдоод тэгсэн чинь солонгос цэрэг нь орсуудад олслогдоод тэгээд Япон цэрэг нь Германы талд нөгөө Герман Япон хоёр чинь нэг тал байсан тухайд тэгээд Германы талд тухайд ороод тэгээд нөгөө солонгос нь нөгөө Оросд орцсон нөгөө Японыхоо эсрэг ингээд байлдаж явж байгаа байхгүй. Тэгж явж байгаад нөгөө дайны талбар дээр хоёулахнаа ингээд тааралдаад тэгээд тэр хоёр ингээд шууд би нэг хараад ингээд амар нэг тийм нөгөө хуучных нь гоё юмнууд нь гарч ирээд тэр хоёр ингээд тэр дайны талбараас хамтдаа цухтааж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг юм онгоцны нөгөө нэг буугаар ингээд амар шүршдэг буугаар ирээд бууцсан чинь нөгөө солонгос бойн хүчдэг байхгүй. Тэгээд нөгөө Япон амар уйлал яг тэр дайны талбар дээр уйлж нөгөөдгөө тэрвэрч байж байгаа. Тэгээд тэр нөгөө солонгос нь багасаа нөгөө гүйдэг тамирчин болно гэсэн тийм зорилготой байсан. Тэгээд нөгөө Япон нь тэр солонгос найзынхаа нэрийг аваад солонгос дээрээд солонгос хүн болоод солонгосын иргэншил аваад тэнгуүтээ тэр найзынхаа нэрээр олимпиад оролцоод тийм гүгээд тэгээд алтан медаль авчихсан гэдэг. Тэр түүхийг нь тэр чинь одоо 40 онд тэр түүхийг нь бүр сүүлд 2000 онд олж мэдсэн гэдэг тийм гоё кино гарчсан. Тэгэхээр нөгөө My Way гэдэг кино. Тэр амар inspirational кино. Тэгээд яг нөгөө нэг хүний одоо сонирхлыг хүндэтгэх гэдэг чинь бүр тийм амар байна. Хүний сонирхлыг хүндэтгдэг хүмүүс хамгийн гоё байсан. Гэтэ тэгэл урлаг морлог сонирхдгүй те тэмхүү байсан ч гэсэн нэг appreciate хийгээд нэг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Ямар ч талбарыг хүлээн зөвшөөрдөг хүнийг шүүдэггүй ч юм те. Яг уу тийм зөв л дөө. Одоо нөгөө нэг амар алдартай эрдэмтэн хүмүүс ч юм уу эсвэл одоо амар баян хүмүүсүүд шүү дээ. Нэг гой сайхан юмд татагдхаа болцсон ерөөсөө. Одоо Марк Цукерберг гингүүд саарл бодолготойгоо тэ хэдэн жил болж байна тэ. Мэдгүй тийм. Тиймэрхүү хүмүүс бас амар нөгөө хүний тийм хүсэл сонирхлыг амар дээдлдэг болоо гэж би бодоод байдаг шүү дээ. Гой сайхан юмнаас ингээд аль хэдийн ангижирсан. За энэ амар emotional та. Асуумаар байна уу? Сонсмоор байна уу? Та ингэж шүү дээ. Хэрвээ ээжийнхээ оронд ороод заяа. Тэр ингээд өөртөө зүйлээ өгөн заяа.
Юу? Өөртөө зөвлөгөөг нь. За. Ээжийнхээ өрөнд ороод хүүлүүгээ зөвлөхөг. Танил үг гэсэн. Тэгвэл та юу ч хэлэх юм бэ? Та ээж гэтээ та өөрлөгөө зөвлөгөж байгаа. Яг уу зөвлөгөөж бишлээ зүгээр сэтгэлээ өгүүлж байгаа. Цаа чи юу гэж хэлэх байсан бол гэдэг асуулт байгаа байхгүй. Яа. Нэг I'm about to cry. Яг уу манай ээж болохоор миний хийдэг юмыг амар хүндэлдэг. Нааг амар хүндэлдэг. Тэгээд ерөөсөө эзэж мохоо юм хэлдэггүй. Зааж. Би яг агад төллөө. Тэгээд хэлж байгаа юм болгоно амар гоё байдаг. Миний хүүгийн тэр юм амар гоё. Тэгээ сая одоо ингээл нэвтрүүлэгт орох гол ирсэн чинь за миний хүү дүүгийнхаа нэвтрүүлэгт гоё ороор амжилт төсөө тий. Тэгэл хүмүүст гоё хүртээмжтэй гоё юм яриараа гэл. Тэгдэг байхгүй юу? Амар нөгөө нэг миний бүх юмыг ингээд амар гоё ингээд тулгаж өгдөг. Тэгээ ингээд наагур цаагур гүүгээл ингээд бүх юмыг маань бэлдэж өгдөг. Сая тэгээд би ингээд нааш ярих гэсэн чи ээж ингээд тий. Ээж чинь шилийн угаачлаа гэл готлынхын үдээсийг нь хийчлээ гэл яа бүр бада хэдээс хүү. Мама нугас үзэж байгаа хөө. She will watch, I know. She will cry, I know. Хайртай. Тэгээд ямар ч хэлсэн зөвөр нэг л юмыг амарсан мэдчихээн. Тэ юу гэх чинь. Юм бодсон ч гэсэн те. Зүүдэлсэн ч гэсэн хизээч миний талаар муу мухай юмыг ерөөсө бодохгүй байх. Бүх юм амар гоё юм байх хаа л гэж бодчих. Тэгээд хаяа ээж санааг зоодох дуучлаарай. Best son in the galaxy. Бүр galaxy not in the world. Бүр galaxy байхыг хичээн тийм. Тэгээд аав ээж хоёр хачиг бас удахгүй хариулнаа. Look at my нулимс. Тийм манай одгийн мама ч гэсэн амар юу шүү дээ. Яг ингээл залгаал хурдан ирэх нэ гэдэг чигсэн тэр чинь нөгөө нэг ээж хүмүүсийн угсаал одоо манай ээж чамд хэлчихсэн хүүгээ гэрте ороход нь л нэг санаа амардаг штэ гэл. Бүх ээж нар л тийм байдаг. Амар ч гэсэн ялгаагүй. Гэтэ манай аав нааг жоохон юм ир хүн байх гэдэг л та ээж ингээд жоохон ингээд миний хөө гэж хошоогоод ирсэд байдаг ч гэсэн хаяач зүгээр хүүхдийг өөрөөр нь амьдруулаа. Яг үндэ аав гэсэн цаагаараас нэг тийм санаа манаа зовдөг тиймэрхүү юм бол байдаг бахөө. Тийм. Би тэгээд аав ээж хоёртоо одоо юу гэдэг алхам тутамд аав ээж хоёроо амар боддог байх. Аав ээж хоёроо ингээд нэг баярлуулчих юмсан тэгээд баярлуулчих юмсан ингээд. Тэгэл ингээл насаараа л бас миний төлөө амьдралаа шүү дээ. Тэгээд давхар бас эхнэрийнхээ аав ээж хоёрт амар хайртай. Нааг бүр амар нөгөө нэг хүргэн гэж хардггүй. Яг л өөрийнхөө хөвгт шиг л миний хүү ингэдэгтэй өглөө олонгууд өглөө ингээл босонгууд тэрэглийн ээж нь шууд ингээл зурагт үзчихсэн босоод галтгоор орсон ингээл аяхан дусыг гээл дээрээс нь бүлээн ус нэмэнгүүтэй маань минийх усуу гэл өглөө бол ус уулгадаг амар гоё гүйлдээл тэрэглийн аав ч гэсэн амар гоё би нөгөө нэг цөөвигээд түлцэн чинь тэргэл уурлаад яас амар өлсөж байгаа чинь ийм сони юм ичгтэй яадаг гэсэн тэрэглийн аав нь орж ирэнгүүтэй харин ч эрт гаргацсан байна ийм юмнууд чинь ийм түлцэн хоолж гоё амттай байдаг байхгүй гэл тэрийг шууд гараараа авч идэж мэдээл за аав бүр амар өмөрөөр амар гоё хүмүүстэй манай лагер дээр 10-21 гээд тийм амар хөөрхөн нөгөө нэг тэрэглийн аав нь одоо манай хүүгийн өвөө нь манай хүүтэй нэг өдөр төрсөн. Тэгээд лагерийнхаа байшин нь ингээд уг нь би хашааных нь гатнах тоог нь харсан байхгүй. Тэгсэн чи яг нөгөө нэг яг ийм бүртгэлээр бол 71 гэдэг тоо юм байлаа. Тэгсэн чи байшин дээр 10-21 гэж чичингүүд дээр нэм жижиг онгоцтой тавьсан заяа. Тэгээд нөгөө нэг өөрөө өсрөл тийм хурчин хүн байхгүй. Тэгээд онгоц монгоцыг амар бэлгшээдэг. Тэгээд тоог бас амар бэлгшээдэг. Яг над чиг би тэгээд тиймэрхүү юмнуудад амар дуртай. Тэгээд манай эхнэрийн аав нөгөө нэг эрэгтэй хүнийг хайрлах ёстой гэдэг тиймэрхүү үзэл дээр юм бац өгсдөг амар гоё хүн. Ээжтэйгээ эгчтэйгээ хоёулаа гурлаа өссөн. Тэгээд ээж эгчээр нь бас яг тултал нь хайрлцсан болохоор эрэгтэй хүнийг хүндлэх юм дээр амар кул. Тэрэглийн төрсөн өдрөөр бит хоёрт хос цаг өгч мөгөөл. Яа тэр нь бүр ийм too much expensive цаг заяа. Тэрийг нь бүр ингээд зүүхээс юм хайр нөгөө нэг ингээд
жоох ингээд нугалчингууд нөгөө нэг савхин юу арьсан юм оосор нь ингээд муухай болчих байдаа гэл. Би нэг тиймэрхүү юм бас амар нөлөө үзүүлдэг хүн л дээ. За ээж маань жоох үйсэн баха. Отэлэг ээж хоёр дээсэн баха. Би тайллаа л та. За. Манай отэлгийн төрсөдөр болох ч байгаа. Тэгээд би бас нөгөө нэг юу харсан. Юу. Өмнөх 2 сизны бүх дугаарыг үзсэн. Сүүлийн 3 хоногийн дотор. Тэгээ өмнө ерөөсөө үздэг байсан баг. Үгүй гэтээ чин тэр what is that mean гэж. Үгүй тэгээд нөгөө нэг одлог ингээд зочдуудтай бэлэг өгд юм бэлээ. Тэр нь амар гой санагдаад би бас яа бэлэг өгч чадахгүй гээд тийм. Тэгээд давхар нааг өрж оролцсонд баярлаа. Тэгээд дүүдээ төрс өдөр мэндийг хүргэе гэд энэ бэлгийг гартуулж өгье. За баярлаа. Brother kiss. Тарийг үнсэж байгаа стори эдэж. Ардын төвшиг бүр ингээ гайханаагаад. Оо unboxing хийх үү. тэгээд тийм limited edition тиага 2хан гарсан. Нэг нь надад байдаг. Оо хадалтай амар том нэг урталтай. Уртлын illustration-ыг би зурсан. Энэ юуны illustration нэ? Энэ нөгөө нэг Японы хааны мас гэдэг юм танад харлуулдаг. Чигш. Тэр тиймэрхүү юм зөндөө байдаг. Тийм зөндөө өс тээ. За баярлалаа бороо. Тийм тэгээд энэ доторх detail нас амар гоё. Unique вау. Чанар. Тийм бас чиний саясаар хийсэн байгаа шүү. За баярлалаа. Хайртай шүү. За одоо би бэлгээ өгье. За би түрүү бэлгээ spoil болцсон. Оо хайрт. Гэтэ зүгээр анх удаа харсан шиг харна гэх. За энэ манай подкастэнд оролцсон баярлаа гэж YouTube-ийн багаас ингээд бэлгэлж байгаа юм tote bag-тай. За би танд видео never offline гэнэ. Ямар гоё never offline. За та миний mic ингээд барьчих. За окей. Тэг би ингээд хүмүүстээс харлаа. Бомбро дээр авсан. Бомбро Unique. За ингээд ийм дизайнтай YouTube podcast season 3 тэг оролцсон. Миний mic нэгэ боддоо. Хартаа тийм байгаа. Бүр яг миний mic шүү. Миний стриминг mic. Яг ийм mic үү. За ийм гоё үгүй бас таны size. Nice. Броч хүүдийн дугаас дуртай бол тэр. Хүүдинд бүр нуусгүй те. Яа баха ойлцээ. За энэ юу хөтөлбөрийн юм стикер байгаа. Тэгээд лаптопн дээр эсвэл тэмдэглэлийн төвтөр нагаарай. Стикер лавр хүн байгаа. Стил микийн дээр нь бариад тийм. Амс. Nice. Cool амс нь дуртай. За тэгээд YouTube амс. Тэгээд энэ болохоор YouTube-ийн Unitel-ийн Zero SIM гэдэг юу аахгүй бүтээгдэхүүн. Тэгээд энэ яадаг вэ гэхээр emergency үед ч юм уу уцаа алдсан ч юм эсвэл салбар дээр очихгүй шинэ дугаар амаарах юм бол энэ яг SIM-д идэвхжүүлээд шинэ дугаар авч болдог. Тэгээд YouTube-ийн залуучууд яг 2 дахь өдөр болохоор бидний өдөр U-Day, Tuesday аахгүй. Тэгээд 2 дахь өдөр болгон data эсвэл нэгжээр дасаас нэглэх юм бол 2 дахь үржигдэг. Тэгээд чи нөгөө нэг яг миний нөгөө дуртай detail очиж X2 аахгүй. Тэгээд ингээд ирээдүйдээс ингээд хамтарч байгууллагын хөнгөлтийг бас идэх боломжтой. Тэгээд 2 дахь өдөр болгон ордгаа. Оо бэж. Энийг барьж. Юм өгчнөө гэж нэр. За тэгээд энэ tote bag-тайгаа you are never offline. Горлаа. За ингэ бэлгэж байна. За тэгээд наг урьж оролцсон одойлогтой баярлаа. Эрт баярлаа. Хөтөлбөрийнхөө залуустаа баярлаа. Тэгээд нөгөө нэг одоо хоёулаа ингэж яриа сууж байгаа ч гэсэн энэ хамаг ажлыг нөгөө нэг production гэдэг хүмүүс хийдэг болохоор бас арын албанд ажиллаж байгаа зураглаач, дууны найруулагч, продюсер найруулагч бүх залуучуудаа баярлаа. Энэ хүмүүсийн ачаар телевиз контент гэдэг юм чинь хөгжиж шүү гэж хэлмээр байна тий. Баярлаа. Хайртай шүү манайхаа. Сүүлийн дугаар байлаа. Бүтэн сизний 10 гарч чадлаа манайхаа. За. Манайхан тэгээд дуусал үзсэнд үнэхээр баярлаа. Тэгээд YouTube-ийн YouTube channel-ыг дэмжээрэй, subscribe дараарай. Тэгээд хонхын дараад видео орох болгонд notification аваарай. Тэгээд гоё дэмжээ. Юм хөгжнөө гэж. Тэгээд гоё комент хэлтэйгээрэй. Story дараарай. Хоёрын Instagram аккаунтыг дараарай, YouTube-ыг дараарай. За bye. Bye. Үсэ хамраарай.